Монгол Улсын засгийн газраас 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр улсын их хурлд өргөмөдүүлсэн тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх асуудлыг нийгмийн боловсрол санхүүгийн ухааны байнгын хорооны 10 оны 11 сарын 30-ны өдрийн хурлаанаар хэллээ. Тус байнгын хорооны хурлаан дээр улсын их хурлын гишүүн Д. Очирбат тамхины хайрцаг сав баглаа бодол дээрх одоогийн зургийг өөрчлөн эцгийн сургаал болон үндэсний соёл заншилтыг агуулсан цэцэн мэрэгэн үгийг ашиглах. Улсын их хурлын гишүүн Д. Оюун хорл тамхи татдаг тусгайлсан орчны талаарх стандартыг бий болгон түүний дагуу зөвшөөрөл олгодог байх. Өсвөр насны хүүхдэд тамхинаас орчин сэргийлэх сургалтын хөтөлбөртэй болж эрүүл мэндийн тухай хичээл заах. Улсын их хурлын гишүүн Ил Гүндалай сургууль цэцэрлэг бага насны хүүхэдтэй газар бүрийг тамхигүй орчин болгох, тамхины татварыг нэмэгдүүлэх, төсөл амьдралд нийцсэн хэрэгжих боломжтой байх анхаарах. Улсын их хурлын гишүүн Д. Од Баяр хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөнд тамхинаас урьдчилан сэргийлэх шатаар алсан арга хэмжээ авахд чиглэж байгаа учраас нийгэмд дохио санамж өгсөн хэрэгжих боломжтой зохицуулт оруулах талаар ажлын хэсэг анхаарах хэрэгтэй гэсэн саналуудыг цус гаргасан болно. Тамхины хяналтын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэх зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оруулсан улсын их хурлын гишүүд дэмжлээ. Эрхэм гишүүдээ тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлцэх талаарх нийгмийн боловсрол санхүүгийн ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарлаа тавьсан баярлалаа. За, талархам